Надад нэг асуулт байна. Энэ асуултыг би өөрөөсөө дандаа асуух гэж хичээдэг нэг асуулт байна. Тэр нь юу вэ гэхээр энэ байна. Таны хамгийн том айдсууд юу вэ? Тэрэн дотроо таны өнөөдрийн өдөр тутмын амьдралд нөлөөлдөг тэр айдас чинь юу вэ гэдэг асуулт байна. Би энэ дээр өөрийнхөө жишээ хэлье. Би одоо ч гэсэн өсөхөөс айдаг хിവэрэ байгаад байна. Энэ нь миний бие физиолог тархинд багаас минь шарах болоод үлдчихсэн эмчлэгдэж явж байгаа ийм гүнзгий айдас байгаад байна. Хэрвээ би энэ айдасаа таних, мэдж тэгээд нөлөөлж байгаа цаг үед нь анхаарч чадахгүй бол энэ айдас маань өнөөдөр миний өдөр тутам хийж буй сонголтыг илүү болгоомжлох, илүү яг л тэр өсөхгүй байх өнцгөөс нь илүү аливаа зүйлийг болгоомжтой болгож бүтээх талаас нь бодхоос илүү амь тэмцэж гарахын төлөө чиглүүлдэг байгаад байна. Тэгэхээр би энэ асуултанд яг тэр өөрийнхөө тэр өсөхөөс айдаг айдсаа дандаа мэдэж сануулж байж хоёр зүйлийг хийн. Нэг нь болохоор би өөрийгөө одоо би өсөхгүй штэ гэдэг идгэх тэр шарахыг эмчлэх ажлыг хийн. Хоёрт нь би гаргаж буй шийдвэртэй айцаар хөтлөгдөж гаргаж гин үү? Зорилгоороо хөтлөгдөж гаргаж гин үү гэдэг шийдвэрийг гаргах боломжийг надад олгодог байна. За, бодоод үзээрэй. Тэгээд өөртөө хариулаад үзээрэй. Би танаас асуудаг нэг асуултуудаа дандаа балер өдрөг өөрийнхөө бот 2 дээр 216 хуудас дээр байгаа асуултуудаас асуудаг байгаа шүү. Тэгэхээр та хэрвээ өөрөө олон иймэрхүү төрлийн асуултыг асууя гэвэл би энэ 100 асуултыг танд бэлдээд энэ ном дээр бичээд үлдээсэн байгаа шүү. За, өнөөдрийн асуулт энэ байна. Хэрвээ та манай сувгийн анхудаага үзэж байгаа бол subscribe хийгээ битгий мартаарай. Манай багийн зүгээс бид нөр 7 хоног болгон 2-3 видеог энэ сувг дээр оруулдаг байх шүү. Балер өдрөг байцгаагаарай. Тэгээд л дараач видеогоор уулзцгаая.